Бүгдээ сайн байцгаана. Секс зам богд байна. Тэгээ манай нийгэмд байгаа яг энэ хамгийн табу сэдв бол одоо хар тамхи табу гэдэг нь одоо хүмүүсийн ярихаас зайлсхийдэх хүмүүс тэр болоо мэддэггүй тэгээд зүгээр залуучуудыг би юу гэж харддаг гэхээр мэдэхгүй болохоор тухайн зүйлийг сонирхоод байна гэж харддаг ихний хэлж байна. Хор хөнөөлийн мэдэхгүйгээр ч юм уу Тэгэхээр одоо бол интернетээр бүх мэдээлэл байдаг учраас тухайн одоо ийм бэлтэн би өөрөө дээрс нь хар тамхи гэж хэлэх айгүй дургу байхгүй. Ийм болон асуурлах байцтай. Тэднийг бол хүмүүс үгтэй имлэгч бол хүмүүс маш хүнд өвчтөй хүн ч юм уу өвчин намдах зорилгоор тэрийг хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол та яг өөрийн эрүүл сэтгүүдээрээ шууд хэрэглэх юм бол таны тарих бол irreversible буюу нэгсдээ дахин нөхөн сэргийгдэхгүйгээр нэмэгддэг төрлийн. Тэгэхээр зүгээр миний хувьд бол яаж энэ эдгээр зүйлсээс сэргийсэн бэхээр маш мэдлэгтэй болсон эдгээр зүйлс. Ямар зүйлс байдгийг дотор нь ямар хэмжээний элементүүд агуулгад эдгээр нь хүнд яг яаж нөлөөлж байгаа гэдгийг Тэгэхээр хамгийн түрүүнд зүгээр би нэг судалгаа уншиж байхад юу байсан бэ гэхээр хоббиг урч байд юм амьдралын утга учиргүй зориггүй хүмүүс л хамгийн их хар тамхинд ордог болж таарч байгаа байхгүй. Яг боддоор Тэгэхээр та өөрийн гэсэн хоббитэй болоорой тодорхой нэг юу ч байж болно шүү дээ. Сакс байж болно яг одоо ч тоглож байгаа юм шиг Компьютер тоглоом бол хамаагүй дээр жишээ нь хар тамхинаас бол хамаагүй дээр Тэгэхээр би бол зүгээр ямар ч юмны талаар хангалттай хэмжээний мэдлэгтэй болсны дараа тухайн зүйлсээс хүн зайлсхийж чадна гэж боддог. Гэхдээ мэдлэг гэдэг нь хор хөнөөлийн талаар зөвхөн хүмүүс сурчлаа. Өө энэ чи ийм байдаг, ийм байдаг гэдэг. Тэгээ гадны орнуудын жишгийг бүгдээрээ хараарай. Тэгээд Монголд бол бас айгүй юу гэх хүмүүсийн зүгээр ярьж байгаагаар би бодит статистик мэдгүй хүмүүс ярьж байгаагаар бол хар тамхи бол бас их газар авсан залуучуудад их газар авч байгаа гэдэг. Тэгээд тэр нь юутай холбоотой вэ гэхээр зүг боловсон цагаа өнгөрөөж чадахгүй байгаатай, хоббитэй байхгүй байгаатай. Тэгээ өөрсдийн гэсэн хүсэл сонирхол зорилго байхгүй. Завгүй хүнд бол хар тамхи хэрэглэх зав зээл алдахгүй шүү дээ. Тэгэхээр бас бусдад айгүй их уруу татагддаг. Тэгэхээр найзуудтай битээ уруу татагдаарай. Чи яг хүсээгүй бол тухайн зүйлийг битээ хийгээрэй. Чи найз чи хийж байгаа ч гэсэн. Тэгэхээр зүгээр би нэг жижигхэн жишээлээ. Айгүй олон харахнуудыг нэг газар оруулаад тэгээд нэг талд нь болохоор кокаинтай ус, нэг талд нь жирийн ус байгаа байхгүй. Тэгээд нэг газар оруулсан чинь харахнууд нь бүгдээрээ тэр кокаинтай уснаас ус руу бөгцсөн байна. Тэгээд дараагийн туршилтан дээр яасан бэхээр тэнд ингээд эмхч харахнуудыг авчирж ирээд тоглоом, хоол унд тэнд айгүй юм гоё орчин бүрдүүлсэн. Тэгээд тийм орчинтай газарт харахнуудыг оруулахад тэр хар тамхитай уснаас ууж өгсөн харах нэг ширхэл байсан гэж тарж байгаа. Тэгэхээр эндээс бид нар юуг олж харж болж байна вэ гэхээр зүгээр амтан дээр харж байгаа behaviorism буюу зүгээр зам байдлыг харж байгаа шүү дээ. Юуг харж болж байна вэ гэхээр тухайн хүн өөрөө ямар нэг хоббитэй хайртай хүнтэй ч байд юм уу ажил амьдралтай байгаа нөхцөлд бол энэ зүйлд бол уруу тасагддаг юм байна л гэдгийг гол жишээ бол сайн нахтар гарч байгаа. Гэхдээ энэ зүйл зөвхөн behaviorism-ийн жишээ. Бус жишээнүүд ямар гэдгийг бол мэдэхгүй. Тэгэхээр ямар ч байсан бүгд хар тамхинаас татгалзъя. Тэгээ оронд нь спорт ихч байд юм уу бусад урлаг гэж байд юм уу бид нарт маш олон хийх зүйлс одоо бол байдаг болсон. Тэгэхээр бүгд хар тамхинаас татгалзаарай. Секс амууд. Мас уралгүй ирээдүйн төлөө хамтдаа.